Эзний өдрийн маань. За бид Христ итгэлийн суур ойлголтын тухай 6 үндсэн зүйлийг ярьж байгаа. Тэгээ өнөөдөр яг сүүлийнх нь бид нар ярина. Мөнх шитгэлийн тухай, тийм ээ. За Еврей 6-гийн 1-3 үндсэн ишлэлээ дахиад нэг уншижээ. Еврей 6:1-3. Тиймээс Христийн тухай анхдагч ойлголтыг орхиж төлөвшөлт рүү тэмүүлцгээе. Ингэхдээ өгсөн үйлсээс гэмшлийн болон Бурханд итгэх итгэлийн баптизмууд болон гараа тавих тухай, үхэхстээс амьлуулагдах болон мөнх шитгэлийн тухай сургаалуудын суурийг дахин тавихгүй байя. Хэрв Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ гэсэн. За бид нар одоо Бурханы зөвшөөрлийг авч цаашаа төлөвшөлт рүү явахын тулд суур ойлголтуудаа дахин судалсан гэсэн үг. Тэгээд өнөөдөр одоо 6 дахь ойлголт руу орно. За эзнээс үггүйгээ залбирч. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Та бид нарыг үнэхээр харж хандаж алхам бүрийг минь бидний өмнөөс анж цэгнэж юун дээр алдаж болзошгүй, юун дээр алдсан яваа, юу руу ирэх ёстойг нь зааж өгдөгт үнэхээр талархан залбирч байна. Манай чуулганыхан юун дээр анхаарахыг та үнэхээр хэлж өгд. Сүүлийн 2 сарын турш бид нарыг үүн дээр ажилуулж байгаад үнэхээр талархан залбирч байна. Эзэн сэтгэл зүрхээ нээж сонссон хүмүүсийн төлөө талархан залбирч байна эзэн. Хэрэгжүүлж эхэлсэн хүмүүсийн төлөө бас талархан залбирч байна эзэн. Хэрэгжүүлэх гэж байгаа хүмүүсийн төлөө ч гэсэн талархан залбирч байна. Хүн болгон итгэлийнхаа алхмуудыг цэндэх болсон байх гэж найдан залбирч байна эзэн. Хэрхэн Иесус Христийг хүлээж авч хэрхэн итгэлийнхаа дагуу алхаж байгаагаа хүн болгон тантай хамтран харж зөв суурин дээр очисон байх болтугай гэж ерөн залбирч байна эзэн. Тэгэд өнөөдөр та мөнх шитгэлийн тухай та биднэрт ойлгуулж өгөх гэж байгаа зүйлүүдээ биднэрт илчлэлтээр харуулж өгөөрэй гэж гуйн залбирч байна. Эзэн бид нар мөнх шитгэлийг хэрхэн тийш очихгүй байх тухай биднэрт заана гэдэгт итгэн бид нар сэтгэлэн дэвсэн хүлээн авч байна. Эзэн Есүс Христийн нэрээр гуйн залбирч байна. Аамен. Христ итгэлийн тухай анхдагч ойлголт, анхдагч сургаалууд гэсэн үг тийм ээ. Өгсөн үйлсээс гэмших, Бурханд итгэх итгэл, баптизмууд, гараа тавих тухай, үхэхстээс амьлуулагдах мөнх шитгэлийн тухай үздэн. За түрүүн энэ 6 сургаалууд 2-2-ороо хоорондоо нэгт холбоотой сургаалууд байгаа. Өгсөн үйлсээс гэмшиж бид нар Бурханд итгэсэн. Тэгээд дараа нь Иесусыг аврагчаар тэдэг эзнэр хүлээж авсан учраас бид нар Иесусийн дотор баптизм өртсөн, усан баталгаа авсан. Тэгээд ариун сүнсээр баптизм өртөж бид нар бэлэг авиасуудыг хүчийг авсан байгаа. Тэгээд бид нар ариун сүнсний баптизм хүлээж авахдаа гар тавьж залбируулсан, эдгэрлийг хүлээж авахдаа гар тавьж залбирдаг. Бид нар өөрсдөө бас буцааж хүмүүстээр гар тавьж залбирдаг болсон байгаа. За үүний өмнө бид нар үхэхстээс амьлуулах тухай ярьсан. Үхэхстээс амьлуулах тухай ойлголт мөнх шитгэлийн ойлголттой бас холбогдоод явдаг. Үхэхстээс амьлуулах тухай ярихдаа бид нар юуны тухай ярьсан бэ гэхээр Иесуст итгэх итгэлээр бид нар нүгэл дотор бидний сүнс хүчгсэн байсан. Тэгээ бид нар Иесуст итгэх авралаар тэр бидний сүнс амилсан. Тийм ээ. Бидний сүнс өгсөн байхад тэр сүнсийг дагаад бидний бие сэтгэл бас өгчихсэн байсан. Харин бидний сүнс амилагдахад бидний бие сэтгэл дагаад эдгэрч чөлөөлөгдөж эхэлдэг ба. Тэгээд өнөөдөр дэлхий дээр бид нар энэ дэлхийн амьдралыг бол бид нар амлалтаар туулж байгаа, тийм ээ. Амлалт бол бидний дараа очих зүйл. Биднэрт аль хэдийн гэд эхэлсэн байж байгаа. Тэрийг бид нар энэ аврал, эдгэрэл, чөлөөлөлтөөр бүгдийг өдөр тутам харж мэдэрч байгаа. Харин хожим бид нар бидний өмнө нас орсон итгэгч хүмүүстэй хамт хөөргөгдөж сүнс бие сэтгэл маань нийлэх үед бүрэн бид нар амлалттайгаа тэнд уулзах байгаа, тийм ээ. Мөнх амлалт руугаа орох гэж байгаа. Тэгээ амлалт гэдэг бол босож зогсох гэсэн утгатай үг гэдэг бид нар ярьсан байгаа. Тэгээд Иесусийн амлуулсан хүмүүс нь дандаа босож зогсож байсан тухай. Тийм ээ. 3 жилийн үйлчлэл хийхдээ Иесус олон хүнийг амлуулсан. Тэр хүмүүс дандаа босож зогссон. Тэгээд бүр бос гэж тушааж агаад босгож ирсэн байсан. Тэгээд бас нэг зүйл нь юу гэхээр Иесус хадан булшин дотор амьлахдаа босож зогссон гэдэг бид нар бас нэг зүйлээр харж болно. Юу гэвэл Иесус
тэр хувцаа ихэ тавьсан байсан. Тэ? Петр Иохан хоёр ирж булшинд нь харсан чинь тэр бүх тэр майланган хувцнууд нь ихвэстэй байсан. Юмыг ихэхийн тулд яг бид нар босод зогсож жоод ивхэд тэн дээр тавиад гарна штэ тийм ээ. Тэгэхээр Иесус амьсан гэдгийг тэрүүгээр баталж байгаа. Дараа нь 12 дагалдагчдаа 500 хүмүүст тийм ээ бүх дагалдагчдад харагдсан, өөрийнхөө дүү Яаковт харагдсан гэж тэр олон хүнд харагдсан байдаг. Тэгээ дагалдагч нартаа орж ирж үйлчлэхдээ төгжээтэй хааныг нэвтэрж орж ирээд дагалдагчдаа биеэр амьлсан гэдгийг харуулдаг тийм ээ, шархнуудаа харуулдаг. Биеэр сэтгэлээр амьлсан гэдгээ яаж харуулсан гэхээр тэр өглөөний цай бэлдээд заг сууж иддэг тийм ээ. Тэр хоол идэж уух тэр сэтгэл хөдлөлүүд нь бүгд хിവэр байна гэдгийг харуулсан байна. За тэгээд төгсгөлд нь бид нар Иохан 5:28-аас 29-ыг харсан байгаа тийм ээ. Иохан 5:28-аас 29 юу гэсэн гэхээр үүнд бүү гайхвтан. Учир нь булшинд багчд бүгдээрээ түүний дууг сонссон гарч ирэх цаг ирж байна. Сайн үйлийг үйлдсэн хүмүүс нь амийн амьлалт руу, муу үйлийг үйлдсэн хүмүүс нь ялын амьлалт руу гарч ирнэ гэсэн. Тэгэхээр амьлалт хоёр янзын амьлалт байх тухай бид нар үзсэн тийм ээ. Нэг нь амийн амьлалт руу, энэ итгэгч хүмүүс явах амьлалт руу, харин Иесийг хүлээж авахгүй байгаа муу үйлийг үйлдэж яваад байгаа хүмүүс нь ялын амьлалт руу ирнэ. Тэг ял руу ирнэ гэдгийг хэлж байна. Тэгэхээр энэ ялын амьлалт гэдэг бол мөнх шитгэлийг хэлж байгаа тийм ээ. Тэр нүгэл үлдээд байсан ялаа идэлхийн тулд бас амьлуулагдах нь шүү дээ. Тэр өгсөн хүмүүс нь амьлуулагдж хагаад бид нар сая итгэлийн тунхаглаар үстэй өгсөн амьд бүх хүнийг шүүх. Тэр ялаа идэлхийн тулд бас амьлуулагдана гэсэн. За Матай 25:45-46 тэр хариуд нь үннээр би та нарт хэлье. Та нар эдгээр хамгийн дордт нь ийхүү үйлдэггүй бол надад ч хийгээгүй хэрэг гэж хэлнэ. Тэд мөнх шийтгэлд харин зөвхт хүмүүс нь мөнх амьд орох юмаа гэж айлдлаа. Тэгэхээр тэр ялын шийтгэл бол бас мөнх байхгүй юу? Тэ? Бид нар амьдлтаа авахд мөнх амьдлтыг аваад тэнгэрт очино. Харин ялын шийтгэл олсон бас мөнх ам байхгүй. Гэтэ шийтгэл болж ирж байгаа. Мөнх шийтгэл болж. Тэр нь бол доошоо явж тамд орох. Тэр мөнхийн шийтгэлийг хэлж байгаа. Гэтэ бурхан бол хүмүүсийг мөнхийн шийтгэлд аваачих зорилготой байгаагүй. Энэ ерөөсө бурханы зорилго ерөөсө биш. Бурхан хүмүүсийг яллаа гэж ерөөсө боддоггүй. Харин энэ мөнхийн шийтгэлээс аврах зорилготой. Бид нарыг юунаас аврах гэдэг юм гэхээр энэ мөнхийн шийтгэлээс аврах зорилготой. Тэгэхээр там бол эхнээсээ хүмүүст зориулагдаж бий болоогүй. Харин сатан тийм ээ, сатаны гар хөл болсон демонуудад зориулагдсан ийм зүйл байна. Тэр бол там бол галаар асч яадаг. Тийм харанхуй нөх байгаа гэж байна шүү дээ тийм ээ. Харин бурхан бол хүмүүсийг аль болох өөр лөгөө авах зорилготой. Эдэн цэцэрлэгт Адамыг бий болгохдоо Адамтай хамт нөхөрлөл алхахын тулд байсан. Яг тэгж бид нөхөрлөж алхах тийм зорилготой учраас бурхан бүх хүмүүсийг аврах зорилготой байд. За энэ зорилгоо бол Эдэн цэцэрлэгт Адам, Ив хоёр нүгэл үлдсэний дараа харуулж өгсөн байдаг. За Эхлэл 3:22-оос 24-т эзэн бурхан үзэгтэн энэ хүн одоо сайн мөг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараас өнгөн бас амийн модны жимснээс авч идээд мөнх наслахыг хэмээн альджээ. Эзэн бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шорог хаглуулахаар Эдэн цэцэрлэгээс гарган явуулжээ. Тэгэд бурхан тэр хүнийг хөөж гаргаад амийн мод руу хөтлөх замыг хамгаалуулахаар Эдэн цэцэрлэгийн зүүн талд хэрэг болон зөв бүр дэргэлддэг галт элдийг байрлуулан тавьжээ гэж. За Адам, Ив хоёр өмнө нь амийн модноос иддэг байсан. Тэгээ ганцхан тэр сайн мөг таниулах модыг л битгий идгэсэн тийм ээ. Амийн модноос иддэг байсан баг. Яг бол мөнх амьтаа байсан. Адам, Ив хоёр бурхантай мөнх наслах. Тэднээс төрсөн өөр хүүхдүүд нь ч гэсэн бас мөнх наслах байсан баг. Хүнийг ер нь мөнх настаа бурхантай байнга нөхөрлж явахаар бүтээсэн.
Харин тэрэнд нь саад болох танин мэдхүүн тэр нь модноос битгий идээрэй гэж. Гэтэл тэр хоёр тэр модноос идсэн тийм ээ. Тэгээд хоёулаа нүгэлд унчихсан байдаг. Харин тэр нүгэлд унсныхаа дараа тэр хоёр сайн муу хоёрыг ялгах чадвартай болсон гэж. Урд нь бол ганцхан сайн юмыг мэддэг байсан. Муу юм ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээд сайн мууг мэдэх чадвартай болсон. Хэрвээ тэр сайн мууг мэдэх чадвартай болсныхаа дараа амийн модноос авч идсэн бол тэр чигээрээ нүгэл дотроо мөнх болчих байсан баг. Тийм ээ. Тэрнээс сэргэмжилж амийн модноос дахиж идүүлэхгүй тулд Бурхан тэр хоёрыг эдэн цэцэрлэгээс хэрүү будаар хөөж гаргуулсан байдаг тийм ээ. Тэнгэр элч нарыг дуудаад тэндээс хөөж гаргуулсан байдаг. Тэр хоёрыг хөөж гаргуулж байгаа нь яг нь хүн төрлөختний сайн сайхны төлөө байна шүү дээ. Муу зүйлтэй нь хатаахгүй тулд тийм ээ дараа нь харин тэр муу зүйлээс нь салгаж мөнхийн амь руу аваачихын тулд тэднийг эдэн цэцэрлэгээс гаргасан байна. Тэгэхээр Бурханы гол зорилго бол тэр хүмүүсийн нүглийг нь арилгаж авралыг авахуулаад мөнх амийг өгөх төлөвлөгөөтэй байсан юм тийм ээ. Харин тэр амийн модны жимснээс идсэн бол тэр нүгэлтэйгээ мөнхрөх байсан байна. Тэгэхээр Бурхан ямар нэгүүлсэнгүй вэ гэдгийг бид нар эндээс эхэлж харж байна. Бурханд авралын төлөвлөгөө байсан тийм ээ. Тэр авралын төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд хүмүүсийг тэр нүгэлтэд мөнхрүүлэхгүй тулд эдэн цэцэрлэгээс гаргасан гэж ойлгох ёстой болж. Харин Бурхан авралын төлөвлөгөөгөө танилцуулаад тэр авралын төлөвлөгөө биднэрт сайн мэдгээр танилцуулдаг тийм ээ. Тэгээд тэр авралын төлөвлөгөөнд хамтарч оролцоогүй хүмүүс буюу Христэд үл итгэсэн хүмүүсийг мөнх шийтгэлд аваачдаг. Тэгэхээр энэ авралын төлөвлөгөө бол энэ эхлэл номноос эхлээд явагдаж байгаа гэсэн. Явагдсаар байгаа. Өнөөдрийг хүртэл Бурхан нэгүүлсэлтэй учраас төвчээртэйгээр бид хүмүүсийг аврагдахыг хүлээгээд байж байгаа гэсэн үг тийм ээ. Тийм их төвчээртэй нэгүүлсэлтэй Бурхан байна. Иохан 3:16-аас 18-д Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн. Ингэснээр хүүд итгэгч хэн ч мөхгүй харин мөнх амьтаа болох юм аа. Бурхан өөрийн хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц рүү илгээсэн билээ. Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц хүүгийн нэрэнд итгээгүй юм аа. Тэр мөнх шитгэл ямар хүмүүст ирэх вэ гэхээр Бурханы цорын ганц хүүгийн нэрд итгээгүй хүмүүст л ирнэ. Бид нар өнөөдөр магтан дуун дээр Иесусийн нэр агуу гэд дуулж байна тийм ээ. Бид нар энэ нэрэнд итгэдэг учраас тэгж дуулж байгаа шүү дээ. Иесусийн нэрэнд бид нар яагаад итгэж байгаа вэ гэхээр тэр хүүг Бурхан бид нарыг аврахын тулд илгээсэн гэдэгт итгэж байгаа. Бид нарыг шийтгэхийн тулд биш. Тэгээ Бурхан бүх хүмүүсийг аврахын тулд байгаа. Яг тэгвэл ертөнцийг үнэхээр хайрлсан тул гэж хэлж байна. ертөнц гэдэгт бүх хүн төрлөختөн орж байгаа. Тэрнээс зарим нь авраад зарим нь аврахгүй гэж тийм юм байхгүй. Тэгээ биелэлтийн нэг хэсэг бол бид нар байна. Тэ. Хэрэв Бурхан зарим нь авраад зарим нь авардаг бол бид нарыг аль хэдийн аврахгүй шүү дээ. Бид нар хичнээн бузар шүтэнүүдийг шүтсэн замаар явцсан хүмүүс үлээ тэ. Бурхантай ойртохын аргагүй тийм бузар хүмүүс байсан. Гэтэл бид нар өнөөдөр Иесуст итгээд аврагдсан байж шүү дээ тийм ээ. Энэ бол ямар их нэгүүлслээ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Бурханы нэгүүлслийн тухай Тэнгэрээс иргэшүүлтийн тухай Петр 2 дугаар Петр 3:9-оос 10-т хэлсэн байдаг. 2 дугаар Петр 3:9-оос 10. Эзэн удаашрлыг тооцдог зарим хүмүүсийн боддог шиг өөрийнхөө амлалтанд хойрох биш үлээ. Харин ч тэр хэнийг ч мөхүүлэхийг хүсэлгүй. Бүгдийг гэмшилт ирээсэй хэмээн хүсэн та нарт төвчээртэй ханддаг.
Гэвч эзний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана гэж. За зарим хүмүүс өөрсдөө аврагдчихад Иесус хоёр дахь хурдан ирээсэ гэдэг ингээд бодож судагтай Иесус ирэхгүй удаж байна гэж ингэж боддог тийм хүмүүсийг удаашрлыг тооцдог зарим хүмүүс гэж хэлж байгаа. Бурхан удаашраад байгаа юм биш. Бурхан хойрогшоод байгаа юм биш. Тэгээд Иесусыг явуулахгүй байгаа юм биш. Харин хэнийг ч мөхөөлөхгүй гэдгийг хүссэндээ бүгдийг гимшээд ирээсэ гэж хүссэндээ ингэж төвчээртэй байгаамаа тийм ээ. Өнөөдөр бидний эргэн тойронд аврагдаагүй хичнээн хүн байна. Бид нар ч гэсэн тэр хүмүүсээ аврах гэж санаа зовж байгаа шүү дээ. Тэгээ бурхан төвчээртэй хүлээж байгаа шиг бид нар бас төвчээртэй хүлээж байна тийм ээ. Харин яг цаг нь болоход эзний өдөр хулгайч мэт ирнэ. Эзний өдөр гэдэг нь шүүлтийн өдрийг хэлж байгаа байхгүй юу? Хамгийн сүүлд болох тэр шүүлтийн өдрийг хэлж байгаа. Тэгээ тэр өдөр яана гэхээр тэнгэр нүргэлээд өнгөрнө. Тэнгэр нүргэл. Цахилгаан цахин тэнгэрээс гал бууна гэж юм тийм ээ. Тэнгэрээс буусан тэр галд дэлхий дээр байгаа юмнууд шатаагдаж устгагдана гэж байна. Тэр мөнхийн шийтгэл бол тэгж хүсээд байх зүйл биш тийм ээ. Аимшигтай зүйлүүд байхгүй. Тэг бурхан алгуурлаад байгаа нь аль болох олон хүнийг хүн Есүсийг аврагч эзнэрээ хүлээж авах шийдвэрийг амьд дээрээ гаргаасаа гэж хүсэж байгаа. Өгсөн хүн шийдвэр гаргах чадахгүй. Амьд дээрээ л гаргана. Амьд дээрээ ийм шийдвэрийг гаргаж чадаагүй хүмүүс мөнхийн шийтгэл авах юм. Мөнхийн шийтгэл яллагдах юм. Тэр хүн амьд байгаа л бол шийдвэр гаргах боломжтой байна гэсэн үг. Тэгэхээр бид нар тэр хүмүүст сайн мэдээ ярих хэрэгтэй тийм ээ. Хүмүүст өгөхөөс өмнө бид нар сайн мэдээ ярих хэрэгтэй гэсэн үг. За Библийн мөнхийн шийтгэл авах хүмүүсийн нэрийг Амийн номноос арчигдана гэсэн хэллэгээр хэлдэг. Хүмүүс Амийн амьдлалтаа авсан хүмүүсийн нэр нь бол тэр номноос арчигдахгүй. Харин нэр нь арчигдсан хүмүүс мөнх шийтгэл орно гэж бичсэн байдаг. Тэгэхээр Амийн ном гэж юу вэ? За Библиэд бол олон номын тухай гардаг. За Амийн номын тухай бол шинэ гэрэнд 4 удаа гардагаас 7 илчлэл номонд гардаг байна. Тэгэхээр Амийн ном гэдэг бол ямар ном бэ гэхээр ертөнцийн суураас эхлэн ертөнцийн суур тавигдахад одоо хүнийг бүтээсэн байгаа тийм ээ. Тэгээ Адамаас эхлээд бүх хүмүүсийн нэр бичигдсэн тэр ном. Тэгээ бурхан бүтээсэн бүх хүнийхээ нэрийг тэр номонд бичдэг байна. Тэгээ тэрийг бичсэн байхад өгөхөөсөө өмнө Иесусыг хүлээж аваагүй хүмүүсийн нэр тэр номноос арчигддаг байна. За дуулал 139:16-д миний төрхөө олж амжаагүй байсан үр хөврлийг таны нүд харж л байсан. Надад тогтоогдсон өдрүүдийн нэгэн ч болоогүй байхад тэд бүгд таны номд бичигдсэн байжээ гэж. За энэ бол Амийн ном бид нарыг төрөхөд бидний нэрийг бичсэн байдаг гэдгийг харж байна тийм ээ. Надад тогтоогдсон өдрүүдийн нэгэн ч болоогүй байхад гэж байгаа. Тэр хүн ихийн гидсэн дотор тийм ээ умай дотор үр хөврөл болцсон байхад тэр нэр бичигдсэн байдаг. Тэр бурхан бүтээлэг бүртгэдэг байна тийм ээ. Бүртгэдэг. Энэ бол хүний хувь заяаг шийддэг ном биш. Зүгээр бүртгэдэг ном. Тийм ээ. Хувь заяаг нь хэн шийддэг вэ? Хүн өөрөө шийдэж байгаа шүү дээ. Өөрөө бурхан таньж мэдэж, өөрөө Иесусыг хүлээж авч, өөрөө ариун сүнстэй нөхөрлөж, түүгээр амьдралаа өдөрдүүлж явж тэр хүн өөрөө тэр авралын төлөвлөгөөний нэг хэсэг болж өөрөө хувь заяагаа шийддэг байна. Бурхан бид нарыг
робот шиг тийм ээ. Одоо авраг тэгэл ингэж аврагддаг юм биш. Бид нар дандаа өөрсдөө шийдвэр гаргаж авралын төлөвлөгөөнд оролцдог гэсэн үг. Тэгэхээр тэр номноос зөвхт биш хүмүүсийн нэр нь хасагдаж арчигдаж болно. Тэгээ хасагдаж арчигдах гэдэг нэр нь англиар blot out гэдэг үг байдаг юм байна. Тэр blot out гэдэг үг болохоор одоо самбар дээр бид нар шохоогоор ч юм уу тэн дээр нөгөө фломастраар ингээд биччихээд арчихтаа ингээд нэг талаас нь эхлээд ингээд зөөлөн арчиж байгаа шүү дээ. Яг тэгж арчихдаг хэлдэг. Тэр нэр ингээд алгуурхан арчигддаг байгаа байхгүй юу? Зүгээр ингээд гинт алга болохгүй тийм ээ. Алгуурхан арчигдаж өгөө болдог гэсэн утгатай байна. Blot out гэдэг англи үг байт юм байна. За дуулал 69:28-д тэд амийн номоос хасагдан арчигдаж зөв шудраг хүмүүстэй хамт бүү бичгдээсэн. Хуучин гэрээнд энэ амийн номоос арчигдах тухай байгаа. Тэн дээр Давид хаан хавчигдаж зовоод явж байгаа үедээ өөрийг нь хавчиж зовж исэн хүмүүсийн нэрийг тэр номноос арчигдаасаа гэж бодоод ингэж бурхнаас гуйж исэн байна шүү. Тэгэхээр тэр ойлголт бүр өмнө тэр амийн номны тухай. Еврейчүүдэд бол маш олон ийм номны тухай ойлголтууд байдгаас нэг нь энэ амийн номны тухай ойлголт бас өөр янз бүрийн бүртгэлийн номнууд байдаг гэсэн. Одоо монголчуудын хувьд нөгөө ургийн бичиг гэдэг шиг 12 овог амиг хүмүүсээ бүртгэдэг тийм номнууд байсан. Юуны гитлэл номны 32 33 дугаар бүлгийг үзэх юм бол тэнд нөгөө Аарон Мосег уулнаас бууж ирэхийг хүлээж чадахгүй байгаа хүмүүсийн шаардлагаар тэднэртэй нийлээд алтан тугал хийсэн байдаг тийм ээ. Тэгэхээр тэр алтан тугал хийхэд оролцсон хүмүүсийн нэр номноос арчигдсан гэж байдаг байхгүй. Тэр бол амийн номыг хийж байгаач тэнд байгаа тэр бүртгэлийн номноос арчигдж байгаа. Тэд нар ч одоо нөгөө өргөл мөргөл төлөхгүй юу болж байгаач тийм номноос арчигдж байгаа. Харин Аарон бол Мосегийн зуршлан залбирлаар буцаад сэргээгдээд дараа нь бүр тахилж болж томилогддог шүү дээ тийм ээ. Мосегийн гуйлтаар Аарон бол арай өхөөгүй. Харин бусад хүмүүс бол үхдэг шүү дээ. Бүгдээрээ газрын бүр ан цав руу орж газар нэгдэж байгаад орж бүр үхдэг байхгүй юу. Тэгэхээр энэ бол яг амийн ном биш. Тэр үед бол тэр мөх шитгэлийн тухай тэнд яригдаагүй. Яг тухайн үед нь тэр хүмүүсийн нүглийн төлөө тэр хүмүүс өөрсдөө тэр нүглийнхаа шитгэлийг авч байгаа тухай байж байгаа. Дараа нас еврейчүүд ирж хотууд байгуулахдаа бас хүмүүсээс татвар хураахын тулд бас хүмүүсээ бүртгэдэг тийм номнууд байсан. Тийм янз бүрийн олон номнууд байгаа. Илчлэл номд бас олон өөр номуудын тухай гарна. Харин яг мөх шитгэлийг авах хүмүүс нь бол нэр нь энэ номонд бичигдээгүй байгаа хүмүүс гэсэн. Тэгэхээр бид төрсөн хүн болгоны нэр бол Бурхны амийн номд бичигдсэн байгаа. Одоо энэ дэлхий дээр амьд байгаа бүх хүмүүс Есүсийг хүлээж авсан аваагүйгээс хамаарахгүй бүгд амийн номонд байгаа гэсэн үг тийм ээ. Харин тэр нас орохоосаа өмнө Есүсийг хүлээж авахгүй бол тэр номноос нэр нь арчигддаг байна. Одоо дутуу төрсэн хүүхдүүд юм уу, гидсэн дотроо нас орсон хүүхдүүд хүртэл тэр номд бичигдсэн байх нь шүү дээ. Тэр хүүхдүүд бол шууд мөнх амийг авдаг тийм. Учир тэр нэр нь тэндээ байж л байна гэсэн. Харин өөрөө шийдвэр гаргах чадвартай сайн мэдээ яриад ахад Бурхан өөрийгөө таниулаад ахад Иесусийн эсрэг яваад тэрүүгээрээ ариун сүнсийг гомдоосон гэж байна тийм ээ. Ариун сүнсийг гомдоосон тэр хүмүүсийн нэр бол амийн номноос бичигднэ гэсэн үг. Түрүүн бид нэр Иохан 3:16-г уншсан тийм ээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц хүүгээ өгсөн ингэснээр хүүд итгэгч хинч мөхгүй харин мөнх амьтаа болно. Тэгэхээр энэ амийн номд нэр нь байгаа тэр хүмүүс чинь бүгдээрээ ертөнц гэсэн үг байхгүй юу? Эдгээр бүгдийг Бурхан хайрлсан учраас бүтээл болгож гаргасан өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн байгаа. Тэгээд тэр хүмүүст өөрийнхөө цорын ганц хүүг өгсөн. Тэр хүмүүсээс Иесуст итгэсэн хүмүүс нь бол мөхөхгүй тийм ээ. Харин бүр мөнх амийг аавна. Тэр амьлалтыг аваад хөөргөгдөнө гэдээ бид нар үздсэн байгаа. Хүмүүс ямар замаар Иесустээр ирэх нь ерөөсөө хамаагүй. Бурхан
хүлээцтэй тийм ээ. Хэдэн удаа сайн мэдээ сонсох, хэдэн удаа Бурхныг эсэргүүцэж байгаад ирэх нь хамаагүй. Тийм. Иесусыг л хүлээж авах нь чухал. Аврал бол нэг л үдээгийн үйлдэл байдаг тийм ээ. Тэр хүн Иесусыг зүрхэндээ хүлээж аваад амаараа тунхаглахад аврагдана гэж хэлсэн мэд. Тэр үйлдэлээ хийцэн л байх юм бол энэ амийн номон дотроо нэр нь байж л байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ амийн ном бол ертөнцийн суураас эхлэн байсан хожимын өдөр Иесусийн өмнө очих үед зарим хүний нэр тэнд бичигдээгүй алга болсон байх нь л гэсэн үг шээ. Тэр амийн номоос нэр нь арилгагдсан хүмүүс яахыг хуучин гэрээ шинэ гэрээнд хоёуланд нь бичсэн байдаг. Хуучин гэрээний Исая номны 66-гийн 22-оос 24. Исаягийн сүүлчийн ном байна тийм ээ. Миний бүтээх шин тэнгэр, шин газар, миний өмнө мөнхөд байх мэт та нарын үр удам, та нарын нэрч мөнхөд байна гэж эзэн тунхаглаж байна. Шин сараас шин сар хүртэл, амралтын өдрөөс амралтын өдөр хүртэл бүх махан бие миний өмнө мөргөхөөр ирнэ гэж эзэн айлдж байна. Дараа нь тэд гарч намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Учир нь тэдний хорхоо нөхөхгүй, тэдний гал нь унтрахгүй, тэд бүх махан биед жигшил болно гэж. За Исая номонд бол маш олон иш үзүүлгүүд байдаг. Энэ бол бас илчлэл номонд давтагдах иш үзүүлэг байна тийм ээ. Яг шүүлтийн өдөр болоход мөх шийтгэл авсан хүмүүс ямар байх вэ гэдгийг энд хэлж байна. Эцсийн өдөр болоход бүх хүмүүс эзний өмнө очино. Өгсөн амьд бүх хүмүүс очино. Тэгээд тэр эсэргүүцсэн хүмүүсийн хүүрийг хүмүүст харуулах нь байна тийм ээ. Тэгээд тэдний хорхоо нөхөхгүй, гал нь унтрахгүй гэж. Тэр нөгөө там дотор чинь гал дотроос. Тэгээд би энэ хорхоо нь гэж юу юм бол таа гэж бодоод энэ дээр залбираад эзнээс авсан чинь юусэн. Бид нар дотор маш олон ингээд бактери вирусууд байж байгаа шүү дээ тийм ээ. Сайн бактери бид нар ч пробиотик юу гэнтэй шүү дээ. Тэднэрт хүртэл өгөөгүй байна. Боддоо. Мөхийн шийтгэл авсан хүмүүс тэр нь ч өгөөгүй ингээд гал дотор хамт шатж байгаа юм шүү. Амьдараа шатж байна гэсэн. Тийм мөхийн шийтгэл. Танд ямар ахыг энд хэлсэн байгаа байхгүй. За илчлэл 17-гийн 8 гэсэн юм. Чиний харсан араат нь байсан боловч одоо байхгүй. Тэр ёроолгүй гүнээс гарч сүрэл рүү явах гэж байна. ертөнцийн суураас хойш амийн номд нэрсэн бичгтэйгүү дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайх болно. Тэр байсан боловч одоо байхгүй дараа ирнэ гэж. Тэгэхээр энэ дээр бол юу хэлж байгаа? Тэр араат гэдэг нь бол сатаныг хэлж байгаа тийм. Сатаныг яг тохоо за дараа нь илчлэл ном дээрс бид нар бүр тодорхой харна. Ёроодгүй нөхөнд ороод дараа нь дахиж гарч ирэхэд нь тэр дэлхий дээр үлдсэн тэр итгэгч биш хүмүүс бол дахиад хараад гайхна. Тэгэхээр сатан дахиад эднийг мэхлэх гэж оролдоно гэж хэлж байна тийм ээ. Тэгэхээр одоо яг энэ Иохан энэ номыг бичиж байгаа үед бол тэр сатан байсан боловч одоо байхгүй дараа ирнэ гэдгийг хэлж өгч байгаа. За илчлэл ном дээр яг энийг дэлгэрүүлээд үзье. Тэгвэл бид нар ганц ишлэлээр нь харахаар сайн ойлгодгоо. 20 дугаар илчлэл номын 20 дугаар бүлэгт энийг бүр нарийн ингээд процессор нь хэлж өгсөн байж байгаа. Илчлэл 20. Гартаа ёроолгүй гүний түлхүүр дотроо сайхан гоё ингээд төсөөлөд бүгдээрээ сонсоорой тий. Гартаа ёроолгүй гүний түлхүүр асар том гинжтэй тэнгэр элч тэнгэрээс бууж ирэхийг би харав. Иохан харж байгаа тийм ээ. Тэрээр диавол ба сатан болох эртний могоо буюу лууг бариад түүнийг хүлж 1000 жилийн турш ёроолгүй гүнд хайжээ. За сатаныг ёроолгүй нөхрөө хайчиж байгаа. Bottomless pit гэж үүдэг тийм ээ. Тэр лөө хайчиж. Тэгээд 1000 жилийг дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүй тулд түгжээд лацтав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой гэж. За энэ 1000 жилд нь юу гэхээр итгэгч хүмүүс Иесустай хамт дахиж сайн мэдээ тарах байгаа. Тэр дахиж тэгж сайн мэдээ тараж хахад сатан хүмүүсийг мэхлэхгүй
байх нь. Тэгээд тэр 1000 жил сатаныг тэнд түгжээд лацж байгаа. За тэрнийхээ дараа богино хугацаанд сатаныг сайн мэдээ хүлээж аваагүй хүмүүст дахиад сатаныг гаргаж харуулах нь байна. За би сентинүүдийг харав. За Иоханд ингэж үзэгдлүүд ирээд байгаа шүү дээ. Эсвэл Иохан ингэж 3 дахь тэнгэрт аваач гэтсэн гэж өөрөө тэнд очсон ба. Тэд гэдг нь итгэгчд дээр нь заларчээ. Энэ нөгөө амилцсан итгэгчд байхгүй юу? Дэш очиж амилт. Тэдэнд шүүх хэрэг өгөгдсөн байлаа. Бид нэр Иесустэй хамт суугаад шүүнэ гэж хэлж байгаа ш тийм ээ. Мөн Иесусийн гэрчлэл болон Бурхны үгээс болж цаазлуулсан хүмүүсийн сүнснүүдийг араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй хүмүүсийг харав. За энэ бол 1000 жилийн хугацаанд сайн мэдээг хүлээж аваад үйлчилсэн хүмүүс. Үйлчлээд тэнд нөгөө сайн мэдээний төлөө алагдсан хүмүүс байгаа. Тийм ээ. Тэд нар хавчигдаж алагдсан хүмүүс. Тэд нар бас амьлагдсан байх нь шүү дээ. Тэд нар бас шүүх гээд хамт сууж байгаа. Амьлагдсан бүх хүмүүс тэнд байгаа байхгүй. Тэд амьлаад Христтэй хамт 1000 жилийн турш ханчилчээ гэж. Үхэгчдээс үлдсэн 1000 жилийг дуустал амилсангүй. Тийм ээ. Тэр сайн мэдээ хүлээж аваагүй тэр үлдсэн хүмүүс нь бол тэнд одоо байж байна тийм ээ. За энэ бол анхны амьлалт юм. Анхны амьлалт гэдэг бол итгэгч хүмүүсийн амьлсан амьлалтыг анхны амьлалт гэж хэлж байгаа. Анхны амьлалтанд багтсан хүн ерөөлтөө агаад ариун юм а. Хоёр дахь үхэл тэднийг захирах ямар ч хүчгүй ажээ. Харин тэд Бурхны ба Христийн тахилч нар болцоож түүнтэй хамт 1000 жилийн турш хаанчлах болно. За энэ биднийг л хэлээд байна гэж ойлгоорой. 1000 жил төгсөх үед сатан шоронгоос суллагдан за одоо сатанаас суллагдан дэлхийн 4 үндэст буй үндэстнүүдийг Гог болон Магогийг мэхлэн тэднийг дайнд хамттан цуглуулахын тулд гарч ирнэ. Тэдний тоо тэнгисийн эргийн элс шиг ажээ. За тэгээд дэлхий дээр бас л олон хүн үлдсэн байна шүү дээ. Тэнгисийн элсийн эрг шиг тийм олон үндэстнүүд үлдсэн байна. Тэд газрын ингээр нэг тарж ариун хүмүүсийн хуаран хайрлагдсан хотыг бүсэлжээ. Тэнгэрээс гал бууж тэднийг залив. За энд одоо мөх шитгэл ирж байна тийм ээ. Тэднийг мэхэлсэн диавол хөхөр бүхий галт нуурт хаягдав. Тэнд ч мөн араатан болоод хуурамч иш үзүүлэгч байгаа аж. Тэд өдөр шөнөгүй үеийн үед тарчилнаа. Сатанаас гадна хуурамч иш үзүүлэгчд бас байж л байгаа юм шүү дээ. Цагаан өнгөтэй луу их сэнти болон дээрн залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар тэнгэр зогтсон бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй. За энэ цагаан өнгөтэй сэнти бол яг шүүлтийн сэнти шүү. Мөх шитгэл рүү очих жаа. Энэ бол бидний очиж зогсох биш, харин мөх шитгэл рүү явах хүмүүс очиж шүүгдэх энэ сэнти. Энэ дээр бол ганцхан бурхан байгаа. Тийм ээ. Тэгмээ түүний дүр төрхөөс газар тэнгэр зогтсон бөгөөд гэж байна. Тэдэнд байх газар олдсонгүй. Үхсэн их баг хүмүүс сэнтийн өмнө зогсож байхыг харлаа. Номууд дэлгээс тавь. Иесийг хүлээж аваагүй үхсэн тэр хүмүүс хүртэл тэр сэнтийн өмнө зогсно гэж. Номууд олон ном бас дэлгээтэй гэж. Номууд өөр нэгэн ном дэлгээстэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. За нөгөө амийн ном ч одоо энэ цагаан сэтийн өмнө дэлгээтэй байна тийм ээ. Үхэгсд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн үйлсээр шүүгдэв. За эхлээд амийн номонд тэдний нэр байхгүй нарагдана тийм ээ. За тэр бусад номуудад нь тэр хүмүүсийн үйлсүүд нь бичигдсэн байна. За тэрүүгээр одоо өөрсдөө шүүгдэх нь. За тэгээд тэр шүүлтийн тэр цагаан сэнтийн өмнө тэнгис дотроо байсан үхэгсдийг гаргаж өг. Үхэл ба үхэгсдийн орон өөрсдийн үхэгсдийг гаргаж өг. Тэдний нэг бүр нь үйлсхийн дагуу шүүгдэх. Тийм ээ. Усан дотор үхсэн хүмүүс ч гарч ирэх юм байна тийм ээ. Үхэл ба үхэгсдийн орон дотор байгаа үхсэн хүмүүс бүгд гарч шүүгдэх нь шүү дээ. Үхсэн ба амьд бүх хүнийг шүүнэ гэдэг нь энэ байна. Тэгээд үхэл ба үхэгсдийн орон
галт нуурт хаягдав. Энэ бол хоёр дахь үхэл буюу галт нуур болоо. Тэ? Өмнө нь нэг өгсөн одоо дахиад өгс хоёр дахь үхэл нь болохоор тэр галт нуурт хаягдаж тамд өгөх тэр үхэл нь шүү дээ, тийм ээ. Хэрэг хэн нэгний нэр амийн ном бичигдсэнд олдохгүй бол тэр хүн галт нуурт хаягдсан байна. За илчлэл 20-д бол яг энийг бүр яг бичээд өгсөн те мөнх шийтгэл гэдэг бол тэр галт нуур дотор байнга шатчих тэр шитгэлийг хэлж байгаа юм байна. Тэгэхээр энэ амийн ном гэдэг бол юу гэхээр бидний мөнх амьдралын аюулгын баталгаа те бидний гаранти авах. Тэр номон дотор бид нар нэрэл хадгалаад байх юм бол бид нар мөнх амьдралтаа авна гэсэн. Тэр номноос нэрээ арчуулахгүйгээр л амьдрах хэрэгтэй. Тэгээ бурхан бид нарыг нэг нүгэл хийчихэнгүүт бидний нэрийг арчдаг ш. Тэр номон дотор нэр арчигдаад дахин бичигдээд гэсэн юм Библи дотор байхгүй юус. Тийм ээ? Бурхан бүр хүлээцтэйгээр яг л авралынхаа шийдвэрийг яг гаргана уу гэдгийг л ингээд хараад байж. Дараа нь аврал авчаад өөрөө авралаасаа зүхтаад тийм ээ өөрийнхөө итгэлээс ухарсан гэж байгаа тийм ээ. Ухарж агаад дараа нь бүр урвсан гэж хэлдэг байгаа тийм апостас гэж. Тийм хүмүүс бол бас нэр нь арчигдах нь шүү дээ. Тэр хүмүүс Иесусыг дахиж хүлээж аваагүйтэй адилхан болдог. Тэгэхээр нэр нь бас арчигдана гэсэн. Амьд байхдаа тэр шийдвэрээ бас гаргачихж байгаа шүү дээ тэр хүмүүс. За амийн номтой адил бас хурганы амийн номыг хурганы амийн ном гэж хоёр удаа бас бичсэн мэт. Хурганы амийн ном гэдэг нь юу гэхээр энэ амийн номын хамгийн сүүлчийн хувилбарыг л хэлж байгаа. Энэ хоёр бол нэг ном, зарим хүмүүс хоёр ном гэж тайлбарладаг юмуд. Хоёр тустай юу. Энэ бол яг нэг ном. Амийн ном бол ингээд амьд ном баггүй нэр тэр алга болоод ингээд яаж байгаа шүү дээ тийм ээ. Хамгийн сүүлд ингээд энэ цагаан сентийн өмнө ирэхэд бол хамгийн сүүлчийн хувилбараар амийн ном ирж байгаа тийм ээ. Одоо бүх хүмүүс аврагдаагүйгээр ялгарсан баг. Аврагдсан бүх хүмүүсийн нэртэй тэр ном нь бол яг хурганы амийн ном гэж нэртэй л болж байгаа гэсэн. Яг сүүлчийн хувилбар нь л гэсэн. За илчлэлт 21-ийн 25-аас 27 дээр хотын хаалганууд өдөр хизээч хаагдахгүй. Учир нь тэнд шүн гэж байхгүй. Тэд үндэстнүүдийн алдар хүндлийг тийшээ авчирна. Ямар ч бузар юм болон жигшүүрт зүйл үлддэг болон худал ярддаг хүн хизээч тийшээ орохгүй. Харин зөвхөн хурганы амийн номд нэрсэн бичигдсэн хүмүүс л орох аж. Тэгэхээр амийн номонд нэрсэн бичигдсэн хүмүүс бол тэнгэрт очсон тэнд байгаа Иерусалим хот дотор тэгээ шүн гэж байхгүй тэр хот дотор үндэстнүүдийн алдар хүндлийг аваад тэнд очиод байж ах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр амийн номонд бичигдэнэ гэдэг бол ийм утга учиртай байна. Тэгэхээр энэ хурганы амийн номонд болохоор аврагдаагийн хүмүүсийн нэр агуулгахдаггүй. Тэр аврагдаагүй хүмүүс бол сатаанд мөргсөөр идэх гэдгийг илчлэлт 13-ын 8-д хэлдэг. Халагдсан хурганы амийн номд ертөнцийн суурьаас хойш нэр нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагч бүх хүн түүнд мөргөнө гэд. Сатаанд мөргөнө. Тэр 1000 жилийн хаанчлалын дараа ч гэсэн тэнд сатаныг дахиж суллахад бид нар сатаандаа мөргсөөр л байх юм шүү дээ. Тэ? Энийг хэлж байгаа. Тэгэхээр амийн номын эцсийн хувилбар бол тэр хурганы амийн ном гэж нэрлэгдэж байгаа гэдээ ойлгож. Тэндээс дахиж хүмүүсийн нэр арчигдахгүй тийм ээ. Дахиж бичигдэхгүй ер нь дахиж арчигдана бичигдэнэ гэсэн юм бол Библи дотор ерөөсөө байхгүй байгаа. Тэгээ энэ ном бол яг тэр цагаан сентийн өмнө дэлгэгдсэн байна. Цагаан сенти гэхээр гой сенти гэж бодож болохгүй. Цагаан сенти гэдэг бол аимшигтай хамгийн сүүлчийн тэр мөнх шийтгэл рүү аваачих бурхны сенти юм шүү гэж бодох хэрэгтэй. За тэгэхээр бид нар биеэрээ амьдарч байгаа үедээ аврагдаагүй тэр хүмүүсийн нэрэл тэндээс арчигдана гэсэн.
Тэгээд энэ амийн намыг ойлгохын тулд бурхан надад нөгөө ийм зүйлийг сануулж хэлжсэн. Бид нарыг сургуульд байхад нэг ангийн журнал гэж яддаг гэсэн тийм. Бүх хүүхдүүдийн ингээд нэр бичдэг, багш нар ингээд дүн тавьдаг тийм. Одооныхоор бол компьютер дээр бол Excel шийдэл гэсэн үг тийм ээ. Тийм зүйл байдаг гэсэн. Тэгээд тэр журнал дээр ингээд манай ангийн туяа хамгийн гоё бичгтэй дандаа журналын нэр бичдэг байсан байхгүй юу? Туяа бид нар 5 дугаар ангиас эхлээд найзалсан. Тэгэхэд 5 дугаар ангид ирэхэд бичиг нэх гоё тогтцсон тийм үү. Тэр үехэд миний бичиг сайн тогтоогүй тэгээд би туяагийн бичиг дуурайж бичиж байгаад миний бичгээ тогтоожсэн байхгүй. Тэгээд битэрийн бичиг айгүй адилхан. Дараа нь туяа сумын битгаар ингээд ерөөс 10 жилийн хамгийн сайн найз. За сумын битэрийг дуурайж байгаад бас битгарын бичиг одоо айгүй адилхан байхгүй юу. Тэгээд сумын хоёрт нөгөө миний захиарч яханд чи одоо өөртөө захиарчсан юм уу гэж хэлжсэн гэсэн. Тэгээд тэр журнал дээр ингээд нэр бичихэд дараа хүүхэд ингээд шилжиж явдаг штэ ангиас. Тэгээд шилжиж явхад яг тэр үйлрэл тэр хүүхдийн нэрийг хасаж чаддгүй байж байгаа. Харин дараагийн үйлрэлд нь туяа ингэж хасаж бичдэг гэсэн. Яг тэгвэл нөгөө журналын нэрийн тэтэд гэ тоон зөрчих гээд тэгээд тэр хүүхд тэгэхэд дараа багш нар андуураад дуудахаар шилжцэн гэж бид хоороо хашгираад тэгдэг байсан шүү дээ. Яг тэр журналыг ингээд надад харуулсан байхгүй. Амийн ном гэж яг нэг тиймэрхүү нэр ингээд бичигдсэн. Тэнд байгаа бүх юм бичигдсэн. Одоо тэгээд тэр хүүхэд шилжиж явхад нэр нь байхгүй болж байгаатай адилхан тэр хүн сатааны мэдлэг рүү явах юм бол тэр нэр ингээд арчигдаад явна. Тэгэл манай ангийн нэр бол нэг цөөн хүүхдтэй хахад 38 олоолаа бол 43 болоод дандаа тэгж хэл бийцдэг байсан байхгүй юу? 10 дугаар ангиас 10 дугаар анги хүртэл. Тэгээ яг тэр журналыг ингээд туяагийн бичигтэй байгаагаар надаа ингээд харуулж амийн намыг ойлгохын тулд яг тэгж хэлжсэн баг. Тэгээд одоо сүм чуулган дотор ч гэсэн өөрсдийгөө бас ингээд аврагч гэж бодцоод аврагтаагүй хүмүүс ч бас яваад идэг. Тэр болохоор бас их осолтой. Тийм учраас бид нарыг яг ингэж Христ итгэлийнхаа суур ойлголт руу эргэсэн болов гэж бодогдож байгаа. Тэр хүмүүс маань бас яг жинхнээрээ ойлгож Иесус рүү ирж яварлаа яг жинхнээрээ авч амаараа тунгаглаад тэр баптизмаа хүртээд тийм ээ бэлэг авиасуудаа аваад зоригтойгоор гар тавьж залбирдаг. Тэгээд яг амьлалтаа авцсан гэдэгтээ баталгаатайгаар тэгээд зоригтой алхдаг болоосоо гэсэндээ энэ номлууд явагдсан болов гэж бодож байгаа. Тэгээ энийг бид нар юунаас харж болох вэ гэхээр Илчлэл номын 3 дугаар бүлэгт нөгөө сардаа дэх чуулганд хэлсэн үгэн дотор байдаг. Илчлэл номын 3 дугаар бүлгийн нэсийг уншъя. Сардаа дэх чуулганы тэнгэр элчит бичгтэн Бурхны 7 сүнс ба 7 одтой нэгэн ийхүү айлдж байна. Би чиний үйлсийг чи амьд гэдэг нэртэй ч үхтэл гэдгийг мэднэ. Сэргэг байж өөхөх гэж буй үлдсэн юмсаа тэнхрүүл. Учир нь Бурхны минь өмнө миний үйлс гүйцэлдсэнийг би эс олов. Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссноо сан. Түүнийгээ сах, гимш, хэрэг чи сэрэхгүй бол би хулгайч мэт очино. Ямар цагт чам дээр очихыг минь чи мэдэхгүй. Гэвч хувцсаа хэртүүлээгүй цөөн хүн сардайд чамд би. Тэд зөкстэй учир надтай хамт цагаан хувцастай алхах болно. Энэ мэт ялагч нь цагаан хувцас өмснө. Би түүний нэрийг амийн номноос баллахгүй. Би эцгийнхээ өмнө болоод Тэнгэрлэгч нарынхын өмнө түүний нэрийг хүлээн зөвшөөрнө. Чуулгануудад сүнс юу айлдаж буйг чихтэй нэгэн сонсогдсон гэж. Тэгэхээр энэ сардаа дэх чуулганыг өхмөл үйлс хийж байгаагаар нь шүмжилж байна тийм ээ. Энэ Бурхны 7 сүнс 7 одтой нэг гэдэг нь Иесусыг хэлж байгаа шүү дээ. Иесус өөрөө хэлж байгаа юм тийм ээ. Та нар бол амьд нэртэй мөртлөө үхтэл гэж хэлж байгаа байхгүй юу? Өхмөл үлсүүд хийгээд идэх чуулган байсан баа. Тэгээд тийм учраас та нар одоо сэрэг болоо сэрэг гэж хэлж байгаа. Тэг сэрэг гэдэг бол яг энэ суурлуугаа ирэхийг хэлж байгаа гэсэн үг шүү. Тэгээд сонссон зүйлүүд яг бол тэр сүм чуулганд номлууд явагдсан байгаа, библи судлууд хийгдсэн байгаа. Сонссон нь бол их л байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр сонссныгоо сан, түүнийгээ сах, тийм ээ, дуулууртай бай, гимш. Бид нар яг яриад байгаа юмнууд байгааз. Тэхгүй бол би хулгайч мэт.
хулгайч мэд очино гэдэг бол тэр мөнх шийтгэлийг өгөх гэж байгаа хүмүүст анхааруулж хэлдэг гол зүйл нь бол мэдэхгүй багт ч очино гэдэг. Тэгэхдээ тэр чуулган дотор бас хувцас эртүүлээгүй бас итгэгч хүмүүс байна. Тийм ээ? Амийн амьлтаа авсан хүмүүс байна гэж. Тэгээ тэр хүмүүсийн нэрийг амийн номноос баллахгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ тэр хүмүүсийг би эцгийнхээ өмнө болоод Тэнгэр элч нарын өмнө хүлээн зөвшөөрнө гэсэн баг. Тэр хүмүүсийн нэр бол амийн номонд байсаар байгаа нь шүү дээ. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө маш их цэгнэж энэ 6 суур ойлголт биднэрт яг байна уугүй юу гэдгийг нэгжиж үзэх хэрэгтэй гэсэн. Тэгээ энэ 2 сарын турш угаасаа л нэгжиж үзсэн байх гэж бодож байна. Өнөөдөр бас энэ 6 дахь сургаалаар нь бас өөрсдөө сайн цэгнэж үзээр гэж болж. Бас нөгөө талаас энэ 6 суур ойлголт бол сайн мэдээ тарахад бас биднэрт маш чухал. Хүмүүс сайн мэдээ тарахтаа зөвхөн бурхан та нарт хайртай, сүнд очихоор сайхан болчдөг. Тэ? Зөвхөн нутаг нэгднүүдтэйгээ нэгдээд нэг хамт олон бол энэ л сайн мэдээ биш. Ингэж хүмүүсийг авчрах нь баг хуурж байгаатай адилхан. Хамгийн гол зүйл бол яг энэ 6 зүйлийг үнэн зөв хэлж өгөх байхгүй юу? Тэ? Тэгээ Иесусыг хүлээж авахгүй бол там руу явах гээд байна гэдэг. Тэрийг ойлгохгүй. Тэгэхгүй бол Америкийн чуулгануудад тамийн тухай бага ярьдаг, нүглийн тухай бага ярьдаг. Тийм болоод хүмүүс сүмийг зүгээр л хамтар цугларч гэдрэн хийх, хайн аут хийх газар гэдэг ингээд ойлгочдөг. Тэгээд сайн мэдээнд баг явдаггүй, илгээгддэггүй тийм зүйл. Яг энэ суур ойлголтуудыг олж авсан хүмүүс бол бусад аврагдаагүй хүмүүсийн төлөө үнэхээр зүрхэн цохилж эхэлдэг байгаа тийм. Анх өөрөө аврагдчих байхдаа ямар халуун байсан, яг тэр халуун байдалтайгаа хүмүүсийн төлөө явдаг байж байгаа. Тэр хүнтэй одоо би дахиж хизээч уулзах юм билээ гэж боддог тийм тэмүүлэл, тийм urgency тэр хүнд ирж хүмүүст сайн мэдээ тараадаг байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар яагаад би манайхан сайн мэдээнд явдгүй юм бол хүн авчирдгүй юм бол гэж бодоод байгаа. Хариулт нь бол энэ саруудын турш биднэрт өгөгдөж байна гэсэн үг. За бид нарыг цагаан сентийн өмнө бүү очиорой гэсэнтэй, итгэлээсээ сахиасаа гэсэнтэй Илч Паул Филиппо номонд биднэрт захиасаа бичиж үлдээсэн байна. За тэрийг бид нар уншия. Филиппо 2:9-18. Тиймээс ч бурхан түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд альва нэрээс дээд нэрийг түүнд сойрхов. Энэ нь Есүсийн нэр Тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын дор байгаа бүх юмс өвдөг сөвдөж мөн бүх хэл бурхан эцгийн алдрын төлөө Есүс Христ бол эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстой учир ажээ. Иймээс хайрт хүмүүс минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш, харин эдүүгээ байхгүй байхад бүр ч илүү өөрсдийн авралыг айдас ба чичирлэр биелүүлэхтэн. Учир нь өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буйн бурхан юм аа. Бүхнийг гоморхолгүйгээр, маргалгүйгээр хийцгээе. Ингэснээр та нар гэрэл мэт үзэгдэн дунд нь амьдардаг буруу гажууд үеийнхний дотор өөрсдийгөө гин зэмгүй, буруугүй бурхны хүүхдүүд гэдгээ батлах юм аа. Амийн үгээс баттай баригтун. Тэгвэл би дими ажиллаагүй, дими гүйгээгүй хэмээн Христийн өдөр сайрхах болно. Хэрэг би та нарын итгэлийн үйлчлэл ба тахил дээр ундаан үргэл болон асгагдаж байгаа ч баярлаж өөрийн баяр хөөрөө та бүхэнтэй хуваалцна. Түүнчлэн та нарч баярлаж баяр хөөрөө надтай хуваалцаарай гэж. Тэгэхээр энэ дэлхий дээр нэг хүн аврагдахад Тэнгэрт баяр хөөр болж идэг. Тэнгэр элч нар баярлж идэг гэдэг. Тэр шиг бид нар бас энд итгэлийнхаа үйлчлэлийг хийгээд тийм ээ. Тэгээ ундаан үргэл болж байгаа мэт гэж асгарж байвал сайн мэдээний төлөө хүмүүсийн төлөө бид нар өөрсдөө тэнд асгарж явах юм бол тэнд биднээс өмнө явсан хүмүүс Христ, ариун сүнс, бурхан бүгд тэнд бас баярлж яхна гэсэн үг байна. Тэгээ бид нар яах ёстой юм бэ гэхээр
өөрсдийн авралыг айдас чичирлээр биелүүлдэг. Энэ айдас бол Бурханаас имэх айдас тийм ээ. Чичирл гэдэг бол хүсэл тэмүүлэл тэр passion тэр гал халуун байх гэдгийг хэлж байгаа юм тийм ээ. Тэгээ бүгдийг гоморхол маргалгүйгээр хий гэж байна. Тэгхийн бол бид нар гэрэл мэт үзэгдэн энэ үеийнхний энэ гажууд үеийнхний дотор бид нар гэрэл мэт харагдана. Сая бид нар 5 дахь өдрийн хичээл дээр гэрэл давс байх тухай үзсэн тийм ээ. Яаж гэрэл байх вэ гэдэг. Тэг өөрсдөө гим зэмгүй байх тийм ээ. Буруугүй бурхны хүүхдүүд гэдгийг бид нар хүмүүст баталж харуулна гэдэг. Тэгэд амийн үгнээс баттай баригтун. Үгнээс л ерөөсө зуураад бай гэж байна тийм ээ. Тэгхийн бол Христийн өдөр бид нар сархих болно гэж. За ингээд бид нар 2 сар орчмын турш Христ итгэлийнхаа суур ойлголтуудыг ойлгож батжуулахаар ажиллаа. Тэгэд хэн ч гэсэн амийн номноос нэрээ арчуулахыг хүсэхгүй нь мэдээж. Тэгээд тийм учраас бид нар энэ суур ойлголтуудыг аваад тэгээд цааш нь төлөвшөлт рүү тэмүүлцгээе. За эзэн талархаж байна, бид нар үнэхээр талархаж байна эзэн. Та бид нартай үнэхээр зууралцсаар байгаа. Таны төвчээрийн төлөө, таны нэгүслийн төлөө талархан залбирч байна эзэн. Та бид нарыг хэд онд хэд болсон гэж бүртгэдэггүй, харин бид нарыг үнэхээр Есүсийг хүлээж авсан уу? Тийг бүртгэдэг. Амийн номдоо бүртгэдэг эзэн билээ. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Амийн номод бичигдсэндээ бид нар үнэхээр талархаад боршгүй эзэн. Олон хүнийг амийн ном нэр нь бичээстэйгээр хадгалж үлдэхийг бид нар хүсэж байна эзэн. Тэгээ сайн мэдээний үйлчлэл бид нар босцгоё, явцгаая эзэн. Тэр хүмүүст амийн номны учрыг ойлгуулъя эзэн. Мөнхийн шийтгэлийн учрыг ч гэсэн ойлгуулъя эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Таны бүрэн сайн мэдээнд бид нар үнэхээр талархан залбирч байна эзэн. Есүс Христийн нэрээр бид нар амьдрах болно. Есүс Христийн нэрээр бид нар үйлчлэх болно. Есүс Христийн нэрээр бид нар амьдлтыг хүлээн авснаа өдөр болгон тунхаглаж явах болно. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Эзэн төлөвшөлт рүү ороход та зөвшөөрлөө өгнө гэдэгт үнэхээр талархан залбирч байна. Өгчихсөн гэдэгтээ итгэж байна. Төлөвшөлтийг авсан гэдэгтээ бид нар бас итгэж байна эзэн. Та өргөжлүүлэн ажиллаарай гэж гойн залбирч байна. Эзэн та бүх зүйлийг бид нарт өгсөн гэдэг бид нар харин хүлээж авах зүрх сэтгэлтэйгээр үнэхээр нэгдмэл дуугаар нэгдсэн сүнсээр хүлээн авч байна эзэн. Эзэн танд талархъя. Үнэхээр их талархъя. Есүс Христийн нэрээр талархан залбирлаа. Амен.